За сайн байцгаана уу. Бид нар бол Монгол Улсын консерваторийн бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн 12-р ангийн төгсөг курсын оюутнууд байна. Бидний хүсэн хүлээсэн тайлангийн маань өдөр болох чинь энэ сургуульд орсноосоо хойш ер нь бол бүжгийн ангийнхан бүгдээрээ л төгсөг тайлангааж мөрөөддөг байна. Тэгээ бидний энэ жил хийж байгаа тайлан маань маш онцлогтой. Параллелинг 12-ийн ангийнхан сонгодог бүжгийн ангийнхантайгаа хамт нийлж тайлан гаргаж байгаа. Тэгээ өмнө нь бол хамт тайлан хийжсэн гэж бол ерөөсөө сонсож байгаагүй. Агс жилээс хойш бол нэлээд завгүй энэ тэмцээн оролдоо ингээд маш завгүй байсан. Тэгээд сая бас Grand Prix гэдэг Монголд анхудаа зохиогдсон тэмцээнд манай ингээд 5 хүүхэд ороод тавуулаа маш амжилттай оролцсон. Ангаараа Монгол Улсын үндэсний урлагийн их театрын Нарны домог маш том бүжгийн жүжигт оролцсон. Тэгээ бидгэд одоо ингээд тайлангийнхаа бэлтгэлд ороод 3-4 хоног болоо. Тэгээд ер нь ерөнхийдөө бүжгнүүдээ эхнээс нь хийгээ явцгааж байна. Тэгээ яг бэлтгэл дундуур жоохон нэг ядраал. Тэгэл яг бидний юм болохоор болгоно бүтээнэ гэж. Чи ядраад байгаа юм уу? Үгүй би ядраагүй. Зүгээр жоохон анги хамтлаар олноороо 5 жил сурсан эрдэмээ одоо ингээд хөдөлмөрөө яг энэ 5 сарын 26-нд яг ангаараа үзүүлэх чагаадаа амар баяртай байна. Тэгээ бид нэрийг ирж үзээрэй. Баярлаа. Арга биеийн тоглолтыг маань хүлцэн ирж бид нар Монгол Улсын консерваторийн шинэ 1000-ны 10 дахь төгсөлт байна. Консерваторийн бүжиг мэргэжлийн сургуулийн 12-р ангийнхан байна. Энэ жилиг орж ирээл бид нар яг бүх юмнуудаа эхнээс нь сурахын сураад он гараад 1 сараас ер нь 1 сараас Он гараад 24 онд орж ирээд бэлтгэлээ одоо хэлсэн. 24 Гэр дараараа гэсэн юм. Хийгээдээ дөрөөрөө суугаад ирдэг. Антраач нь аюу гоё юм. Чи дөрөөрөө суугаад подбороо суугаад иргээд гэхдээ ойрт зогсороо. Суулаа ойрт. Яг. Чөөр хараа. Тэгээ дахиад яагаад хойш ороход шууд уурсан. Ням баяраа Мишель чи чамаас бас шалтгаалаад байгаа байхгүй юу? Чи өөрөө хоошоо ингэж суугаад бодож байна. Подбороо уртлын хөл рүү суун штэ. Ийчтэй амар их бидэд ингээд гүйдэг ер нь. Гэхдээ тэр үедээ бас ядрахын үед ядардаг ч гэсэн ингээд амар хөвгөлтэй байдаг. Бас чинь ингээд амар олон дурсамжийн ингээд бусад өөр хүмүүстэй, өөр салбарын хүмүүстэй ингээд хамт бүтээлцдэг болохоор тэрнээсээ бас ингээд туршлага одоо авдаг гэх юм уу, хоримтлуулдаг. Тэ ингээд манай бүжгийн урлаг ингээд ганцаараа хийгддэг урлаг биш. Яг ингээд тайзан дээр ингээд ганцаараа биш. Ингээд бөөндөө ингээд партнертайгаа яг ингээд хамтдаа хийж хийдэг. Тэ яг ингээд манай ангийнхны хувьд яг бүжгээр яг бүгдээрээ ингээд холбогдоод яг энэ чихтэй бүтэн ингээд 7 жил яваад тэгээд одоо төгсөж байна. За бид бүгдийн хүч хөдөлмөрөө зориулж, сэтгэл зүрхээ зориулсан энэ том тайлан тоглолтын маань хүрэлцэн ирж үзэхийг хүсэж байна.